хичээлийн дараа нэвтрүүлгийн оролцогч Нөлгөө Ирлэн байна. Сан сургуулийн 12-ийн дэгийн сурагч. Одоо ED төгсөж байгаа болохоор завгүй байна. Гэхдээ өнөөдөр цаг гаргаад найзтайгаа хийх юм хон байгаа. Сая хичээлээ тарчаад галс төгжүүлэхгүй байгаа дэр нь харж хуцаа солилцоод одоо Novo дээр ирж гин. Одоо Novo дээр жоохон PS бичин, жоохон EC-нүүдээ янзлаад тэгээд тэрийгээ дуусчаад манай хоёр эск орно. Тэгчээд дараа нь ер нь бол бичлэгийг жомж чадлаа. За манай хамгийн хөөрхөн ресепшн инрэл. За тэгээд жоохон байж агаад хуцаа солилцоод тэгээд үргэлжлүүлье. За I'm back. За одоо хуцаа солилцсон доошоо буужин. Хуцаа солиноос нэгээд харьцаад нэлээ цоцорчлоо. Бараг манай хүн ирсэн байгаа да. За юу ч гэсэн доошоо бууж харъя. Өөч яг ирсэн байна. За юу вэ нанд? What's up? За нэг Хаасаа. юу Юу ирсэн? хичээлийн дараа гээд нэвтрүүлэг. За манай найз алтан гэрэл заан өөрийгөө танилцуулчих. Би дүүхтэй адилхан нэг ингэ сурдаг сан сургуульд. Тэгээд одоо хичээл давтахад ирсэн байна. За ялцсан. Хичээнд нөгөө пис бичиж дуусгасан уу? Structure гаргацсан. Одоо бичиж эхэлж байна. За бүтээр өнөөдөр PS бичнэ. Тэгээд EC-нүүд янзлан. За тэгээд PS гэдэг нь юу вэ гэхээр нөгөө одоо ихтэй сургууль руу явуулахын тулд яг чи хин бэ гэдэг асуултанд 650 үгээр ингээд одоо шал танихгүй хүн те 650 хүүхдээ чиний эсэйг уншаад чамайг яг хин бэ гэдгийг одоо мэдэх хэрэгтэй байдаг. Тэр эсэгээр нь бол ер нь хүмүүс 6 сар мараас жил мэл замиг тэрнээс ч олон их хугацаанд юм бол бичдэг. Тэгээд аль болох газ одоо дуусгах гал одоо ED дуусчин одоо early decision одоо сургууль руугаа явуулах аппликейшн одоо 2 хоногийн дараа 2-7 хоногийн дараа дууслаа. Тийм болохоор завгүй байгаа. Тэгээд EC гэдэг нь ярьжсэн болохоор extracurricular activity хичээлээс гадуурх үйл ажиллагаа. Тэгээд хичээлээс гадуурх юм бол юу л гэж байна. Одоо андын жишээ нь юу хөө? Одоо чинь internship байгаа ямар нэгэн одоо байгууллагад өөрөө ажиллаж исэн, тусалж исэн гэрлээдээ бичиж болно. Бас жишээ нь болохоор спорт тоглодог бол спортынхаа гаргасан амжилтууд спортуудаа бичиж болно. Тэгээ ер нь хичээлээс гадуурлал юу л юу одоо хөдөөгээ очиж сургуулаас нь цэцэрлэгээс нь авдаг ч юм уу гэртээ гой хоол хийдэг ч юм уу юу л гэж болно. Тэгээ. За бүтээр одоо газ юм ичээд тэгээд дараагийн ажил руу орно. Эцэг нь л дуусчлаа. Чи болж байгаа юм уу? Миний ч жоохон болоогүй шүү. Би жоохон суунаа. За окей. За би тэгвэл тэнд очиж хамарч та. Англи хэлийг бол нэг анх сурахтаа болохоор багшаар заалбал сураагүй. Зөвхөн нөгөө өөрөө YouTube-ийн бичлэг, подкаст, тиймэрхүү юм сонсож байгаа сурцсан. Тэгээ нөгөө нэг өдөр ингээд харин ээжтэйг ингээд машинд явж байсан байхгүй. Тэгсэн чинь ингээд самар дээр ингээд англиар ингээд хоёр үг байсан. Тэр нь ямар үг байсан гэхээр доктор технологи хоёр үг. Тэгээ тэрийг би харчаад амар танил харагдаад тэгээ тэрийг уншсан чинь манай ээж амар гайхаад тэгээ юу чи англи хэл мэддэг байсан юм уу? Яаж сурсан юм ингээд. Тэгээ тэрнээс хойш наваад амар тусалж дэмжээ. За ерөөсөө юм бол англи хэл амар чухал шүү дээ. Тийм болохоор одооноос ер нь заавал хичээл хийцэнэ жоохон суур байгаа юм байна. Тэгээд татлах сургалтанд явуулж явуулаад тэгээд дээрэс нь манай сургууль хичнээн гэх нөгөө нэг яг англи суурьтай биш ч гэсэн ер нь бол англи хэлээ заагаал. Тэгээд би сургууль дээрээ сураад Novo дээрч бас IELTS ордог. Тэгээ ер нь бол английнхаа төвшөнд тэгж дээшлүүлжсэн. Хипо гэдэг нь болохоор нөгөө нэг олон улсын англи хэлний тэмцээн байдаг байхгүй юу. Тэгээ одоогийн байдлаар нэг 10 хэдэн жил үргэлжилж байгаа нэлээд эртний үеэс эхэлсэн. Нэр нь хипо болохоос чи хипотой ямар ч холбоогүй. Тэгээ надад нөгөө өгсөн медаль нь бас амар хөөрхөн яг хипоны хэлбэртэй. Тэгээ нь бол хиподоо яг ингээд
орохосоо өмнө нь би 2 удаа орж исэн энэ жилээс өмнө жил болгон явагддаг тэмцээн. Тэгээ өмнө орохдоо болохоор би эхнийх дээр анх өгөхдөө хотоосоо ч гараагүй. Тэгээ хоёр дахь дээр өгөхдөө болохоор усаасаа ч гараагүй. Тэнгуудаа амар сэтгэлээр унаад тэгээд нэлээд бэлдэж эхэлсэн. Тэгээд энэ жил орсон чинь усаасаа гарсандаа амар баярлаа. Тэгээд финалийн хаана болох ингээ харсан чинь Италийн Ассисид болно гэдэг. Тэгэл Итали дээр очиод яг тэмцээний өмнөх өдөр ингээд 4 хүүхэдтэй өөр нэг өрөөнд хонолдог хгүй. Тэгээд тэр 4 хүүхэдтэй нэг яриад ирсэн чинь accent нь айгуу сайн. Тэгээ ингээл би ингээд айгаад надаас амар сайн зөндөө олон хүүхдэр нь байгаа юм байна да. Би Монголдоо л бас гайгуудаа орд юм байна гэх. Тэгээ бодоод за гэл юу ч гэсэн зүгээр гоё аялсан юм чинь тэр нь гоё юм да гэж бодоо. Маргааш өрөөнд шагналд ордуулах гэсэн тэрнээр ингээл эхлээл Hippo S1-ийнх ингээ Hippo S1 гэдэг нь болохоор special нэг гэх special гэдэг нь яг англи хэл суурьтай сургуулиудын хүүхдүүд яадаг. Тэгэл S1, S2, Hippo, Baby Hippo, Little Hippo тэгэл бүр ингээ сандраал ойртогдсон даа. Тэгэл Hippo 4 гэл Hippo 4-ийн бүх хүүхдүүд одоо миний левлээ тэр бүгдээ бараг 30 хүүхд тайзнаар гараал. Тэгэл ингээл Монголынхаа ингээл талбайгаа барьцсан. Тэгэл ингээл за 3 дугаар байр тэр гээл 2 дугаар байр тэр тэгэл би ч бүр сандраад яг тэр үедээ л ингээд за 3 ч гэсэн 2 ч гэсэн хамаагүй тэр хоёрын аль нэг нь болчихвол болоодоо гэж бодож исэн. Яг тийж боддtiin биелээ. Тэгэл яг ингээл хамгийн эцэст нь за алтан медаль гэл ингээл хүн болгоо алгад шал тэнгуутаа ингэж хийсэн ал Аз руу алтан медалаа буцаагаад авч явах гэл тэгэхээр ингээл ойрын ингээ хасан чинь дандаа Европ хүүхдүүд тэгээ за бараг Монгол юм байна да гэл тэгсэн чил Монголиа гэл тэгэл бүр яг ингээ гар нөгөө далбаа барьцах гар бүр амар чичрэл тэний ачуучаар чи 3 ингээд 3 Монгол охин охтууд ч угаасаа тэг хичээлээ амар сайн байдаг. Тэгээ тэр эдийг бараг авцсан байна да гэл тэгэл дөлхөн гэл тэгэхээр хайрлал за хэрэггүй гэсэн хэлж ирэхгүй гэл гарч ирээл тэгэл хамт зураг авахлаа поз аваад тэгэл юм бол алтан медаль авсан. Тэр нь ингээ Монголынхаа нэрийг гаргасан баяртай байгаа. Тэгээ одоо жишээ нь англи хэл сурч чадахгүй байгаа гэж бодож байгаа тий болцоо байх уу гэж бодож байгаа хүүхдүүдэд бол хандж хэлэхэд бол хичээвэл ер нь бол юу л болдгий шүү тий ер нь бол заавал нэг айхтар үнэтэй сургалт мургаалт багш дээр заавал хамт ажиллах албагүй өөрөө хичээж л явахад ингээд хамгийн наазахны жишээ нь бий байна. Ингээд Монголынхаа нэрийг ингэж гаргаж болт шүү. Ингээ Монголдо буугаал талбайгаа нөмрөөл ингээд медалаа зүгээл тэгэл хамаг нөгөө хувц ус чамдаа ээжд нь бүгдээ нэг юм барьцсан. Миний хөө бариад яхаа зүгээр ороод амар гой урт чи бичлэгийг сууж байгаа. Тэгэл ингээд талбайгаа бариад орж ирэхэд бүр ингээд би бол баярлаа амгшаал тэгэл ингээд манай аав маа имэмэвэ ингээд намайг хүлээсэн бүр шөнө 5 цагт унтаагүй ирсэн надад намайг ирж тосгоод тэрэнд нь ингээд хараад аюу их баярлсан да юм л тэг. За бараг манай найз дууссан байгаа. Алтан гэмдэ дууссан уу? За юм дуусчлаа да. За тэгвэл хоёлаа гарах уу? За тэгээ ер нь бол одоо Алткафтой гадаадын ихтэй сургуулиас нэг 100-ийн тэтгэлийг авах гээд аюу хичээж байгаа. Тийм болохоор баг цав гарахгүй байгаа. Тэгээд ингээд яг ярьж байгаад өнөөдөр ингээд зав гаргаа тэгээ битээр хамт гоё юм хүмүүс идэнгээ юм ярангаа бихар тоглоё гэж бодож байгаа тийм да. Өмнөдөө бид хоёр холбогдлоор хичээлдэг байж байгаад тэгээ цаг зав давчиж осоод хоббигоо салсан. Энэ болохоор бильярд болсон. Тэгээ энэ болохоор арай нэг цаг зав гарахгүй хөлс гарахгүйгээр үгээ биелдэг юм байна. Тийм хамаагүй. За компьютер дээр чи
Бэж наад чинь. Алтгав TV-ийг яагаад Биллардыг сонгосон юм бол хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт ингээд нөгөө цаг хугацаа аюул хэмжиж байгаа. Мэдээж түрүү хэлсэнчлэн тэр ингээд амар завгүй байгаа яваад байгаа юм байна. Тийм болохоор ингээд наашаа цааш амар хол яваад байж чадахгүй. Тэгээд энэ Биллардын газар болохоор ингээд аюу ойрхон манай сургууль аюу ойрхон болохоор дорхнод яс хичээлээ тараад ирээд ганц хоёр зөгчөөл ганц хоёр тоглолцоод тэгэл ноороо явдаг ч юм уу хичээлээ хийх ч юм уу тэгж болдог. Тэгээд хоёрдугаар болохоор ингээд спортлог ингээд спорт биш юм шиг харагдаж байгаа ч гэсэн яг үндэ бол яг спортын төрөлтөд ордог. Ягаад гэхээр ингээд нэг ингээд бүтэн ингээд тоглож байхад бол ингээд нэг ингээд тоглолтод ингээд бараг 30-40 минут үргэлжлэнэ шүү дээ. Тэгж яхад наашаа цаашаа ингээд Биллардынхаа шиг тойроо явж байхад 1 км бараг гүйсэн хэмжээний энерги шатаадаг, калори шатаадаг учраас энд ордог. Спортын хөдөлгөөлөлд ордог. Тэгээд мэдээж хөлс гаргадгүй, амар ядраадгүй. Тийм болохоор алтгавчд аюу таалагдсан. Яг бүтээр таарсан спорт. Тэгээд бүтээр нь бол тоглоод нэг удаагүй байгаа. Гэхдээ энэ бол ирээдүйд ингээд завтай болохоор, зав чөлөөтэй болохоор үргэлжлүүлээ. Хэм мэдлээ бүтээр хамт нэг тэмцээнд орох ч юм билүү те. Тэгээд дахиад нэг юм ингээд хажуугаар нэгчний завгүйч гэсэн 2-7 хоногт ганц удаа ч юм уу, 2 удаа ч юм уу ингээд нэг скилээ ингээд хөгжүүлээд дуул аюу зүгээр гэж бодсон. Тэгээд бас нэг Биллардын нэг сайн юм ингээд eye hand coordination гэдэг. Тэр нь юу вэ гэхээр нөгөө ингээд гар нүд хоёр чинь ингээд яг нэг юмд ингээ анхаарлаа төвлөрүүлээд хамт адилхан хөдөлж адилхан сэтгэж чадах уу гэдэгтэй аюу тэр скиллийг аюу сайжруулж өгдөг. Тэр талаасаа за хоёул өөрсдөө фокус. За. Одоо чиглэл. Завтэр сайхан байлаа. Хичээл сумгээд ойрд ийм гоё цаг зав байсангүй. Баярлалаа. За баярлалаа. За маргааш уулзъя энэ ноо цагтаа. Окей. За байна. Болгооч тавь. За хай. Тэр ирлээ, жим дээр ирлээ. Би энэ бол 7 хоногт нэг 3-4 удаа бэлтгэлтэй ордог. Тэгээд эхлээд одоо өнөөдөр цээж мөр орно. Гэхдээ эхлээд орохоос өмнө жоохон бие халаах хэрэгтэй. Тэгэхгүй бол гинтэж бэртэн. Тийм болохоор нэг 5-10 минут одоо гүйтгэх юм. За. Ер нь тэгээд бие халаах бол аюул чухал. Яагаад гэхээр одоо бие халахгүй бол булчин чинь одоо шүүс чинь жоохон сунгаж өгдөг учраас одоо жишээ цээж орж явахад зарим бэлтгэлээ хийхээс өмнө бие халгаагүй хүмүүсийн цээжнийхэн булчин урагдах магадaltaй байдаг. Тэгээд ер нь бол мөрний асуудал их нэлээд олон хүмүүст байдаг. Тийм болохоор нэг ихч биш, багч биш, яг л тохируулаад жоохон гүгээ, жоохон хөлсөө гаргаад тэнгуутаа жоохон сонголтууд хийгээд яг орох гэж байгаа дооч чийж орох гэж байгаа учраас жоохон ингээд сонголтоо хийгээд өгөх хэрэгтэй. Яг орох гэлчингаа. Тэ. За. Тэгэхээр жоохон галтыг. За, яалаа авчлаа. Одоо хэдүүлээ цээж ороод, тэгээ мөр ороод, тэгээ өнөөдрийн бэлтгэл дуусна. Юу? Сайн. Манай